Сайн байцгаана үзэгч сонсогчдоо Гээгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр бас календарьс үйл явдлаар сэдвээ эхэлнэ. За 1345 оны 5 дугаар сард Генуэ хотынхны хүсэлтээр Ромын пап 4-р Инносент татарын эсрэг загалмайтны аян дайн зарлах шийдвэр гаргажээ гэж. За энэ одоо ямар учиртай дайн зарлаа? Ромын пап Инносент гэж юм бэ? Гэдгээс өнөөдрийн сэдвийг эхэлье. Энэ юу болсон юм бэ? Энэ 1345 онд энэ юуны дайныг монголчуудын эсрэг загалмайтны дайн зарлж өгөөч гэж Генуэ хотын худалдаачид Ромын папламд очиж хүссэн. Загалмайтны аян дайны чинь бол паплам зарлаа шүү дээ. Бүх загалмайтнууд тэр дайнд явах ёстой гэж үзэж. Энэний шалтгаан юу юм гэхлээр 1343 онд энэ Венецийн худалдааны Тана гэж хардангисын ирэг дээр байсан бомб хотод нэг Андреоло Чиврано үлээ нэг Итали нөхөр Монголын заргаж түшмэл Хажи Өмөр гэдэг нөхөртэй маргалдаад нөхрийг алдсан баг. Нэрч бас зүгээр чалаагүй гэр орноор нь хөөстөвдөрсөн ийм гарсан баг. Тэгээд ийм ноцтой хэрэг гарсан учраас Алтан ордны хаан Жанибек одоо юу яасан та нарын наад гэмт итгэдэд барьж надад авчир тушаа гэсэн баг. Тэгсэн чинь нөгөө Тана хотынх нь янз бүрийн илч явуулаад тайлбар тавиал тэ нөгөө нөхрийг чинь баригчилж авчиж өгөхгүй байсан байхгүй. Тийм болохоор 1344 онд монголчууд тэр Тана хот руу дайрч ороод тэгээд тэр хотыг дэржигтэн эзэлж шатаагаад тэгээ бүр цаашаага давшаад Кафа хотыг эзлээд ингээд яг 44 оных нь Кафа хотын бүсэлт бол жоохон амжилтгүй болсон. Яг гэвэл шөнөөр нөгөө Кафагийн гарнизоны зэргүүд нь хэрмээс сэмхэн гарч ирээд нөгөө монголчуудын хэрм эвддэг машинуудыг иш дагаа хийцсэн. Тэгээд нөгөөдөл чи хэрмийг эвдэж чадахгүй. Кафа чинь их том чулуун хэрмтэй хот байсан байхгүй. Тэгээд буцаа эвдсэн юм байна лээ. Тэгээд эренгүүт нь нөгөө Италичууд чинь сандраад Венецийн чинь тэр Тана гэдэг нь Венецийн худалдааны хот. Кафа гэдэг нь Италийн Генуэгийн худалдааны хот тий. Тэгээд энэ хоёр хотын худалдаачид гэдэг ерөөсөө чинь баллах 8-аныхаа одоо тэрийн эсрэг загалмайтны аян дайн хийя гэж. За Инносент энэ ч 6 дугаар Инносент тухай Ромын паплам нь энд бас чамгүй мөнгө өгч ийж энэ шийдвэрийг гаргуулсан гэж энэ дурддаг. Юу яагаагүй харамсалтай тэр дайнд мордох хүн Европт болтоогүй. Энэ амжигтай монголчуудын эсрэг дайн дажинд мордно гэдэг бол бас нэг хүсэх ажил биш байсан юм шиг байна. Тэгээ ингээд олигтой юм болохгүй ингээ байжсэн чинь 1346 онд Жанибек хаан дахиж цэргэлж орж ирээд Салдая, Тана, Кафа энэ олон хотыг бол эзэлж шатаасан. Ийм хэрэг гарсан. Кафаг бол шатаач чадаагүй. Кафаг бүслээд байж хахад нь Монгол цэргийн хооронд таргуун тахал дэлгэрсэн гэсэн ийм мэдээ өгдөг. Энэ BBC-гийн Mankind Story of All of Us гэж нэг тийм цуврал кино гэдэг түүхийн. Тэр киноны нэг анги дээр нь энэ хотын бүсэлтийн тухай яриад тэгээ энэ Жанибек гэдэг хаан чинь тахлаар өгсөн үнийхээ хүүрийг хэрэм дагуулж шидэд тэгээд энэ тахлынх нь халдвар авсан одоо Генуэ хотын худалдаачид хөлөг онгоцсон сууцгтаагаад тэгээд Европт хардах дэлгэрсэн гэж. Тэгээд би бол BBC-гийн тэр киног жоохон судалгаа үндэслэлтэй хийх байсан багтаал гэж бодоод байгаа. Хардахал бол их Монгол улсын нутгаас дэлгэрсэн л дээ. Тэгвэл тэр хэрэм дагуулж одоо бид чи хамгийн анхны бактериологийн зэвсэг хэрэглэсэн хүмүүс болох гэдэг нь шүү дээ тий. Тэр бол харин үндэслэхгүй юм байна гэж би бол хараад байгаа. Энэ дэр нэг сонирхолтой асуулт гарч ирж байгаа нь энэ яагаад италичууд болоод явчих? Энд чинь уугуул нутгийн цаашаа та Кремийн хойг буюу хардангисын өөр асуудал яриад байгаа шиг байна. Одоогийн Кремийн нутаг дэвсгэр байх юм. Дээр нь чинь энэ нутаг дэвсгэр нь хэний эзэмшлийн газар нутаг анханасаа байсан юм бол
Кафа Тана хоёр ч хоёулаа Кремийн хойг дээрх хотууд байсан байна. Тий. Яг нь ер нь бол юу штэ энэ Харт ангисын худалдаа бол Европын худалдаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ийм худалдаанууд байсан. Бүр тэр эртний Грекийн үеэс эхлээд энэ Кремийн хойг дээр чинь Грекийн хотууд анх байгуулагдсан штэ. Тэгээд дараа нь Ромын үед ч гэсэн энэ хотууд үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл энэ ч нөгөө мусульман шашинд аргаснаас хойш энэ Азаар явах худалдаач их бэрхшээлтэй болж эхэлсэн байхгүй. Тийм учраас энэ торгоны замын худалдаач явж байгаад Кавказыг даваад тэгээд Кремийн хойг дээр очиод тэгээд Кремийн хойгоос цаашаага усан замаар явдаг. Ийм болсон байсан байгаа. Тэгээд энэ үед ч одоо Итали, Венец гэдэг байгаа чинь бүгдээрээ ариун Ромын эзэнт улсын нэг хэсэг байхгүй. Ер нь бол. Тэгэхдээ ариун Ромын эзэнт улс гэдэг бол одоо нэг тийм айхтар нэгдмэл захиргаатай гэхэд хэцүү. Нэг одоогийн Европын холбоорох уу? Энэ дотор нь янз янзын бие даасан, ван, гүн одоо янз бүрийн юмуд байдаг. Тэрэн дотроо энэ Генуа, Венец гэх мэт ийм том худалдааны одоо хотууд бие даасан захиргаатай ийм хотууд үүсээд тэгээд эднэр бол хамгийн түрүү далайн ангиллыг одоо гартаа оруулж авсан хүмүүс байсан. Тийм учраас энэ Харт ангист Италийн хотууд үүссэн үүнтэй холбоотой юм. Чивтэр нэг Дорнод Ромын эзэнт гүрний түүхийн дугаар нэг ярьсан шүү дээ. Баахан Византийн гүнж нар гэж байгаа тийм. Тэгэхэд чи санаж ийн үгүй юу? Нэг Дорнод Ромын хаан суу гэсэн нэг нөхөр мэрэгэн ухаан сэдээд нөгөө загалмайтны аян дайнд мордох гэж байгаа рицеруудад очиод би та нарт зөндөө мөнгө өгнө. Та нар Константинополоор дайрж явахдаа төрийн эргэлт хийгээд намайг ханаар тавьчих гэсэн гээд. Энэ 1204 онд энэ үйл явдал болсон. Тэгээд энэний дараа нөгөө Византын одоо Дорнод Ромын эзэнт гүрэнчний хэд хэдэн улс улаас алдсан гэж би ярьж ирсэн шүү дээ. Никэ эзэнт улс, Трапезундын улс, Эпирийн улс, Латины улс гэдэг. Тэгээ энэ үеэс эхлээд нөгөө энэ босоорын хоолоогоор гардаг худалдаа харьцангуй чөлөөтэй болоод тэгээд энэ 1204 оноос хойш энэ Италийн худалдааны бомбтууд бол их идэвхтэй худалдаа явуулдаг болж эхэлсэн байгаа. Одоо би чамд баримт дурдаад үзэхэд байна шүү дээ. Энд одоогийн тэр Константинополд ажиллаж исэн нотариусуудын тэмдэглэл гэж байгаа. Эдгээр чинь нөгөө бараагийн баталгаажуулж өгч явуулдаг. За 40 бодол, Буставо, 40 тонн одоо юу гэдгийг буудаач гэх юм уу те. Тэгээд энэ Габриэле ди Пердоно, Кафа хотын нотариус Ламберто ди Самбучетто гэж энэ хоёр хүний тэмдэглэлээр 1 жил энэгээр дайрсан барааг тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ хоёр хүн л тэмдэглэж авсан шүү. Өөр мэдээж олон нотариус байсан баг л та. Тэгэхэд энэ хоёр хүний тэмдэглэснээр бол Францын Буставо 521,000 аспар дамжлаа гэж байгаа. Энэ 1.5 тонн мөнгө гэсэн үг байхгүй. Тийм үнэтэй. Италийн Буставо 12,000 аспар гэж 350 кг мөнгөтэй тэнцэнэ гэж. Герман Буставо 40,000 аспар буюу 116 кг мөнгөтэй тэмцэх хэмжээгээр нийлүүлэгдсэн гэж. Энэ хоёр хүн тэрийг юу хийж штэ тий. Итали, Грек, Дарс 70,000 аспар, Алт 21,000 аспартай тэнцэх хэмжээгээр нийлүүлэгдсэн гэж. Энэ бол зөвхөн хоёр нотариусын тэмдэглэл. За тэгээд тэрнээс чин гадна энэ чинь Византийн даавууд гэж орж ин бус даавууд орж ирж байгаа Сирийн хөв, Киприйн эсэн чихэр хов. Нөгөө Харт ангисээс бол Харт ангисын хойд ирэх чи одоо энэ дайм болоод байгаа нутаг штэ тий. Энд чи бол айгүй гоё газар тариалангийн бүс. Тийм учраас энэ Орос Украин хоёр чинь нийлээд дэлхийн бүх бугдааны 30%-ийг нийлүүлдэг гэдэг үзүүлэлт чинь тэндээс гарч байгаа. Тэгэхэд тэнд ургадаг сайн чанарын буудаа Европ руу нийлүүлэгддэг. Гэх мэтээр энд маш их хэмжээний бараа нийлүүлэгддэг байсан байна. Тэгэд ер нь бол хамгийн эхлээд 1222 оны өвөл Сүбэдэ Баатарын цэрэг Харт ангист орж ирж байгаа. Тэгээ Харт ангист үрж ирээд Генуягийн худалдаачтай жаахан хэл амаа олоогүй болтой юм шиг байгаа. Тэр Генуягийн хотогчтойгоо ичиж байгаа. Монгол цэрэг. Венецийнхэнтэй аягүй сайн хэл амаа олсон гэдээ хоёлаа
Сүбэдэбаатарын дугаар дээр ярьсан тий. За монголчуудтай анх тэгж танилцсан юм байна. Дараа нь 1235 онд эхэлсэн Хевчагийн аян дайны дүнд бол энэ Кремийн хоогийг монголчууд эзэлж авсан. Тэгээд аажимдаа энэ бол Алтан ордын улсын бүрэлдэхүүн хэсэг болсон. За энэ бол худалдаанд маш сайн нэрнэлсэн байна. Яг гэвэл энэ нөгөө эн чинь бүр одоо шар тэнгисээс ахуулаад Кремийн хоог хүртэл нэг улс бий болчихж шít. Татвар айгу баг тавьдаг байсан тухай хоёлаа өмнө нь баримтууд ярьж ирсэн тийм. Тэгээ эн чинь өмнө нь бол одоо ингээл хятадаас гараад угрын худалдаачин дээр очиод угрын худалдаачнаас цаашаа одоо бүүмэд Бухар Самаркандын худалдаач дээр очиод тэндээс цаашаа Балхгиратын худалдаачин дээр очиод гэл ингээд гар дамжих болгондоо өртөг нэмэгдээд явдаг бараа ганцхан татвар төлөөд хар тэнгис төрөд ирж байгаа байхгүй. Өмнө ченжүүд байсан бүгд байхгүй болгоцсон. Тэгээ бүх ченжийн систем нь устгах. Тэгээд эн чинь их том худалдааны зам чөлөөтэй. Тэгээд барааны өртөг тийм юу биш. Өндөр биш болоод эхэлж байгаа. Монголчууд ямар татвар тавьдаг байсан гэдгийг үзэхлээр энийг 1333 онд Венецээс очсон нэг элчин сайд Алтан ордын хаан Үзбект бараалхаж юм ярьж хагаад тэгээд энэ одоо барааны үнэлгээнд ердөө ганцхан хувийн татвар авдаг. Тэгээд эргэлтээс нь 3% татвар авдаг чи их бага юм биш үү гэж. Тэгсэн Үзбек хаан за зөвхөн хар тэнгисийн Тана бонтоос жилд би миний татвар 100 мянган мөнгөн сомма болд юм а гэж. Энэ бол амталтай гэж. Энийг нь одоо мөнгөнд оруулаад тооцох юм бол 22 тонн мөнгө болж байгаа. 4% нь 22 тонн мөнгө. Тэгэхээр тэр их амар худалдаа явж байгаа. Тэгээд нэг л бомбчтай. Энэс чин гадна Судаг байгаа, Кафа байгаа тий. Тэгэхээр зэрэг энэ бол асар их худалдаа тэргээр явдаг байсан нь бол мэдэгдээд байгаа юм л да. Би асуух нь шүү дээ тий. За та ер нь ажлаа мартчихгүй. Тааж бас нөгөө асуух боломж олохгүй яриад байгаа учраас одоо яриг л гэж бодоод байна. За ингээд энд монголчууд анх тэр Сүбэдэбаатар ирснээр хэлэх юм уу? Эсвэл яг өмнөх нэвтрүүлэг дээр нөгөө аваарчууд ба ломбардууд гэдэг өөрөөр хэлбэл италичууд монголчууд анх нүүр тулсан тохиолдол бол энэ биш. Бүр өмнө нь 6 дугаар зуунд нүүр тулсан гэж хэлж болохоор юм шүү. Ер нь бол тэгж болно л да. Манай жужаануудаас гаралтай авааруудын үнэнч холбоотон бол ломбардын хаадууд байсан шүү дээ. Тэгэхээр өмнө нь харилцаатай байсан. Өмнө нь харилцаатай байсан. Зүгээр энэ үед бол энэ том худалдааны харилцаа бий болсон байгаа юм л да. Одоо жишээлбэл байна шүү дээ. Марко Полог хоёулаа зөндөл ярьдаг тий. Тэгэхэд бол одоо энэ Марко Пологийн эцэг Николо Поло тэрний дүү илүү Матео Поло хоёр нь бол хамгийн эхлээд хар тэнгисийн энэ хотод компани байгуулад тэгээд тэр компанийнхаа хүрээнд цаашаага эхлээд Алтан ордны нийслэл Сарайбату тэгээд тэрнээс цаашаага Бухар тэгээд одоо Хамбалик буюу Дайду хот очиж энэ худалдааны замыг нээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол италичуудад бол цоо шинэ гоё боломж алдчих жоох байхгүй. Түрүүний хэлсэн та нөгөө монголчууд ирснээр энэ тэх худалдааны нөхцөл байдал маш их таатай болсон гэдгээс гадна монголчууд энд ирж боолын худалдаа эрхэлдэг байсан гэдэг чи бид нар чинь боолын нийгэм малгасаад яадаг гэдэг нэг юм яриад байдаг. Чанж бүр байгуулсан юм биш үү? Яг энэ чинь нөгөө Хевчагийн дайн гэдэг энэ чинь асар их дайн болж штэ тий. Тэгэхээр зэрэг тэр дайнуудын хүрээнд олзлогдсон Хевчаг, Алан, Гүүз, Аас гэд олон үндэстнүүдийг энэ хар тэнгисийн бомб дээр авчирч зардаг байсан. Энэ их том одоо худалдааны төрөл болсон баг. Тэгээд тэр боолуудыг бол ихэнхдээ яг залуу охтуудын бол Европ руу авч явдаг. Ирчүүдийн бол бүгдээр ингээд Каирын зах дээр зардаг байсан баг. Яг гэвэл тэр үед нөгөө юунд Египтэд ноёрхож байсан улс маань өөрийн цэрэг гэж бараг байхгүй болоод тэгээ боолын зах дээрээс тэр одоо Черкес Меркес өөрчүүд юу ч байдгийн Хевчаг нөхдүүдийг худалдаж аваад тэгээд тэр нөхдүүдийг цэрэгт
ягаад тэр Мамлюкийн улсын тухай хэлээ бүтэн дугаар хийсэн шүү дээ, тий. Их бат доктортой хамтраад. Тэр худалдаа явж эхэлсэн. Тэгээд чи бүр явсаар угаад Египтэд бүтэн харин байгуулад өгч байгаа байхгүй. Тэр боолын худалдаагаараа. За энэ боолын худалдаа бас дээрээс нь жоохон зөрчлүүд бий болгож ирсэн. Заримдаа тэрэн дунд нь Монгол нөхөр зохиод орчдөг. Тэгээд 2-3 удаа одоо монголчууд Алтан ордны хаадууд энэ хотууд руу дайн хийсэн. Монгол хүн боол болгож зараад байна шүү дээ. Ялангуяа монгол хүүхэд зарж ийн гэдэг. Тэрнээс болж ингэж юу дайндаж болж исэн. Баримт бий л дээ. За түрүүний тэрний ирсэн эн чин Капа Тана гэдэг хоёрод чинь цаана ус Италичууд Венец, Генуэ хоёр өөрөө наан ирж Крем ирж хоёр тустай хот байгуулсан. Хоёр биш ээ. Олон хотууд байгуулсан. Олон хотууд байгуулсан. Би ч юм одоо хотуудыг хараад уншиг гэх юм бол Солдая, Кафа, Луста, Фуна, Тана, Чимбало, Каулита. Каулита гэдэг чинь одоогийн Ялт хот. Кафа гэдэг чинь одоогийн Феодос хот. Боспоро гэдэг нь Керч хот. Гэт ингээд за бусдуудын одоо хэлээд хүмүүс нэг мэдэхгүй Балаклава одоо энэ Чимбало гэдэг нь одоогийн Балаклава хот. Их олон хотод байгуулсан. Тийм байна. Тэнгүүд наан нэрэнгүүтээ цаана өссөн худалдааны өрсөлдөөнөө бас яг энэ Кремийн хог дээр бас давхар авчирсан байханд. Тэгээд тэнд нь сайхан монголчуудыг татаа оролцуулах, монголчууд бас энэ хоёр хотуудын хоорондын худалдаачтай хоорондын асуудлуудыг зохицуулдаг, сөргөлдүүлдэг ийм тоглолтууд явж эхэлсэн байх нь шүү дээ. Ер нь бол шүү дээ. Монголын эзэнт гүрэн задраад, их Монгол улс задраад хэд хэд улс болж хуваагдсан шүү дээ. Энэ үеэс эхлээд энэ хард ангисын худалдаа хавьд чинь жаахан бандан гутгагдаж эхэлж байгаа. Яг гэвэл Алтан ордын улс чинь нөгөө нэг дорнод ромын эзэнт улстай үе найрамдаал, үе байлдаал энэ тухай хоёлаа тэр нэг дугаар дээр тусгайлаа ярьсан тий. Тэр бас юутай их холбогдоод байгаа юм гэхэлэр нөгөө Илхант улстай нөгөө дорнод ромын эзэнт улс чинь сүжрээд байгаа байхгүй юу? Яг гэвэл нөгөө Турк Сэлжүкүүдийг чинь дарж байгаа хүчин Илхант улс шүү дээ. Тэгээд Босфорын хоолойгоор худалдаагаа авч гарахын тулд энэ Венец Генуя хотын чинь бас нөгөө дорнод ромын хаантай аятайхан байхгүй бол бас болохгүй шүү дээ. Ганцхан газараар л нэвтэж гарч байгаа худалдаа юм чи тий. Тэгээ сүжрээд эхлэхээр нь Алтан ордын хаан энэ одоо яагаад байгаа нөхрөө гэд. Би бол тэр монголчуудыг боолуулах зараад байна гэдэг нь нэгдүгээр нэг тийм олон тоонтой чинь байгаагүй л байх. Тэр ч ерэн шалтгаан голцсон байсан болов уу гэж бодоод байгаа. Шалтгаан нь бол үе энэ дорнод ромын эзэнт улсын худалдааг хааж явах зорилго байгаад байгаа байхгүй. Хаагаал тэгэл нөгөөдөл нь сандралтаад тэгэхээр нэг одоо Алтан ордын хаанаас илж очивол за одоо нөхдөд аятайхан байцгаах уу гэдэг ийм сэдв ярьдаг л байсан баг гэж би бодож байгаа. Тэгээд энээс чинь гадна бас нөгөө Генуэ Венец хоёр чинь бас тэр худалдааныхаа эрхийн төлөө хоорондоо үзээд байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл одоо юу ягаал нөгөө дорнод ромын эзэн хаан дээр нэг нь очиод алийг үе манайд илүү ирэх үг гэж нөгөөх нь үгүй манайд илүү ирэх үг гэд. Тэгээ сүүлдээ энэ хоёрын хооронд чи хэд хэдэн дайнч болсон тэр Европт. Марко Поло ч нөгөө номоо бичдэг шалтгаан нь энэ дайны үеэр олцлогдоод Генуэ хотын шоронд ороод тэгээ тэрнтэй тэр ус Тичелли гэдэг зохиолч нэг өрөөнд хоригдоод тэгээ энэ хоёр чинь тэр номыг бичсэн шүү дээ. Энд чинь тэр худалдааны асуудлаас болсон дайнаас болж байгаа. За тэгээ бас хаадаасаа болно. Мөнх төмөр хаан бол их аятайхан байсан байгаа. Бодвол одоо энэ хотоор дэмжиж байгаа худалдаанаас олж байгаа орлого нь одоо их чухал байсан байх гэж би бодоод байгаа. За тэгээ заримдаа нөгөө нөхдүүд нь зарим нь сэргэлэн дэндээд тий тэгээд нөгөө хэтэрхий одоо Византтай сүжрээд Константинополоор элдв янзын ирэх мэрх аваад эхлэхээр зэрэг зохиол тий ийм юмнууд болж байгаа. Жишээлбэл одоо 1299 онд бол нөгөө нохой ноён гэж бид нэг яриадсан шүү дээ. Нохойч нь бол Константинополыг дэмжлээ гэд Кафа, Солдая хотуудыг эзлэж тагаад байгаа. Тэгэхээр зэрэг үе нэг тийм зөрчил гардаг. Үе
одоо тэгээ сайжирдаг нэг ийм юмнууд бол их байсан баг. Монголчуудын хувьд энэ хоёр худалдааны холбоотын хоорондын өрсөлдөөнөөс дандаа хожил авдаг, зохицуулагч хийдэг, эсвэл болохгүй бол өөртөө дай өгдөг гэсэн байна. Тийм гэсэн үг. Та дөрөв тэр татварыг мөнгөөр хийдэг гэсэн гэж байна. Сайлбар. Тэгтэл аварын хаан тус төр чинь татвараа аварчууд Ромоос алтаар авдаг гэсэн. Яагаад ингэж энэ 100,000 гаруй жилийн хугацаанд үнцэн арилжааны хэрэгсэл алт биш мөнгө болоод өрчөө. Гэхдээ аварын хаан тулсан үе чинь жоохон өөр шүү дээ. Тэр чинь Дорнод Ром эзэн тулс бол их том байсан үе. Тийм учраас нэг хэсэг эзэмшлэн Африкт байгаа шүү дээ. Тэндээс алт авч байгаа шүү дээ. Тэ? Хоёрдугаарт эн чинь Бага Азийн нутгийг бас нэлийн эзэгэнжсэн үе байхгүй. Одоо Чивтрийн энэ Италиудтай хийсэн дайны тухай ярьж байгаа үе дээр үрээд ирэхээр нөгөө Дорнод Ром эзэн тулс чинь хөөгдөд дувцаар яваад бараг Константинополь руугаа хөөгдөд ирчгээд байгаа болохоос биш энэ Бага Азийн нутаг ч бас алтны том уурхай байсан шүү дээ. Лидийн хаан тулс гэж дээр үед байсан. Тэрний хаан Крез гэдгийг ч одоо эртний дэлхийн дахны түүхэнд бол хамгийн баян хүн гэж. Одоо грекүүд бол Крез шиг баян энэ гэж одоо хэлдэг. Тийм одоо бүр хэлцэг гартал тийм баян хүн байсан байхгүй. Одоо яг энэ дундад зуун руу хүрээд ирэхээр зэрэг ерөнхийдөө ихэнх худалдааны тооцооны хэрэгсэл нь бол мөнгө болж чаддаг юм л да. Мөнгө илүү их холборлдог байна. Мөнгө арай илүү холборлож Европын нутагт мөнгөний уурхайнууд байгаад байгаа байхгүй. Зүгээр 4.1 нь 22 тонн алт байсан гэхээр монголчуудын тухайн бүс нутагтэр ноёрхож байгаа монголчуудын хувьд стратеги ач холбогдолтой энэ Кримийн хойг л байсан юм байна. Оросуудаас бид нар чи хэрэг татвар авдаг гэсэн юм лээ. Энийг чивтэр яг нэг баг ихний дугаар дээр ярьсан шүү дээ. Нөгөө Куликовын тулдаан дээр тэгээд тэн дээр би төлн төлөхгүй 2 4 гээд хэрэлдээд байгаа шүү дээ. 2% татвар төлн 4-ийг төлөхгүй гээд тэр чинь 1.5 тонн байхгүй. 2%. Тэгэхээр одоо их баг тэгтэл Италийн зүгээр нэг л бомб шүү дээ. Тана бомб л 22 тонн гэдэг л шүү дээ. Та яг санаж нүг хичнээн хэмжээний татвар Оросууд төлдөг гэснийг 1200 кг бил юу гэдэг лээ. Би 1.5 тонн гэж амжилтжсэн. 1.5. Тий. 1200 хоног шүү дээ. Одоо 22 тонн. Тий. Тэгэхээр өөр үгүйцтэй. Тий. Тэгээд Оросууд чинь их л ер нь бол стратегиуд тухайн үед монголчуудад Орос ямарч ач холбогдолтой тийм бүс нутаг үндэстэй биш байсан юм. Гэхдээ Алтан ордны улс бол аюул олон газраас татвар авна шүү дээ. Одоо Астрахань одоо тэр үе Хажи дарханаас авдаг байсан татвар нь баг Оросоос авдаг байсан татвараас 2 дахин их. Нэг отоос авдаг байсан татвар. За тэгээд тэр бас нэг дугаар дээр ярьсандаа одоо энэ Хятадын нутагт 3 мууж бас Алтан ордны хаадууд эзэгэндэг байсан. Тэндээс жилдээ 4.5 тонн татвар 5 тонн мөнгө татварладаг байсан гэж. Тэгэхэд л одоо ард тэнгис уулын ийм амар ашигтай худалдааны цэг байгаа нь харагдаад байгаа юм л да. Жинхэнэ дарлсан гэвэл яг татварын хэмжээг нь 1% гэхээр дарлаагүй. Гэхдээ авч ирсэн хэмжээгээр тооцохоор Оросуудыг Кримийн хойгоос 20 дахин баг даралдаг байсан гэж хэлж байна. За тэгтээ 200 жил дарлсан шүү дээ. Бас тэрийг мартаж болох. Кримийн хойгт хэр урт хугацаанд монголчууд нэрвсэн блэ? Гэхдээ ер нь бүх үеэр нь тооцох юм бол 1223 оноос за 1450 он хүртэл бас 200 жил. Тэгэхдээ тэнд монголчуудын харьцаа, италичуудын харьцааг дарлал гэж хэлэхгүй л дээ. Италичууд ч тэргээ дарлал гэж үздэг. Зүгээр л хүний нутаг дээр худалдаа хийж чинь тэгээд бид тэр улсынхаа хуулиар татвараа төлөх ёстой шүү дээ гэдэг л үзлээр хандаад байгаа байхгүй. Тэр байтугай энэ олдсон мөнгөн зоосон дотор нэг талд нь Алтан ордны хааны тамхтай, нөгөө талд нь Италийн Генуя хотын тамхтай зоос хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бүр тухайлбал тийм зоос хүртэл тусгайлан тэр худалдаанд зориулж дийлдсэн байгаа байхгүй. Монголчууд чинь зүгээр тэр хоёр худалдаачдын зохицуулагч ч юм уу эсвэл оролцоогоос гадна татвар авахаас гадна энэ чинь бүс нутгийн монгол захирагчд мэдээж байсан байж таараа. Байсан. Тий. Одоо
эндээс тэгээд нэг нэр усан тэмдэглэгэд bijүүлсэн гэх юм бол за одоо жишээл Мөнх Төмөр хаан бол Уран Төмөр ханыг Кремийн захирагчаар тавьсан байгаа юм. За дараа нөгөө бидний мэддэг Нохой ноён, тэгээ Мамай ноён эдгээр ч бүгдээр энэ Алтан ордны улсын энэ Крем юуны одоо Болгар Украиний хэсгийг нарьж исэн хүмүүс шүү дээ. Тийм учраас энэ захирагчид бас энд хамрагдана л та. За нийт тухайн үеийн Монголын эзэнт гүрний хувьд нэг зах хязгаар юм байна да бараг тий. Тий. Тэгэхдээ худалдааны чухал бонд. Тий. Тэгээд Монголын эзэнт улс задарлаа. Энэ нь тухайн Кремийн хогт ямар нөлөө үзүүлсэн бэ? Түрүү би нэг хальт дурдсан да. Энд ингээд илгаан тулс гараад, энд алтан урд гараад, хоорондоо мөнгөлцаад ихлэнгүүт эн чин тэрийгээ тойрсон энэ хэнийг дэмжиж ийн, энийг дэмжихгүй ийн гэдэг сэдв гараад ирж байгаа байхгүй. Энийг Дорн улсын өмнө ч гэсэн их айхтар тулгымдсан асуудал болж хувирсан. Ягаад гэвэл Турк сэлжүкүүдээс өөрийгөө хамгаалахын тулд уулна илгаануудтай сайн баймаар байдаг. Гэтэл энэ хойд талд нь Алтан ордны улс одоо энэ Болгарыг эзэгнээд нь шүү дээ. Тэгээд тэндээс орж ирж байгаа славянуудын дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд бас Алтан ордны улстай сайн баймаар байдаг. Гэсэн нөгөө хоёр нөхөр нь хоорондоо алдцаад байдаг. Гэсэн дунд нь бас нэг хоёр хотын Итали худалдаа очид бас тэмт ч өмүүлээд яваад байгаа байхгүй. Ингээл Константинополь очрол надад илүү ирэх өгөөч гээл эсвэл одоо тэгэл тэд нартэй ирэх авахын тулд сүжрэлдээл. Тэгээ сүжрэлдээд ирэнгүүт нь нөгөө Алтан ордын хаан чи энэ одоо ер нь болохгүй үнтэй сүжрэлдэх байгаа нөхрөг очиод нэг сургаад өгье гээл ингээл. Эсвэл тэрүүгээр явж байгаа худалдаа чинь бүгд Константинополд ирж байгаа шүү дээ. Хар тэнгисээс гарахын тулд чи Босфорын хологоор л гарах учраас. Тэгэхээр тэр худалдааг боох. Дорн жоохон сургах хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр тэр худалдааг нь боохын тулд дамжиж гардаг бомбтой шатаачж байгаа байхгүй юу. Иймэрхүү харилцаанууд бол их явсан. Энэ Италиуд нь ч гэсэн бас зүгээр байсан гарууд ерөөсөө бас биш. Эдгээр чинь тэгэл тэр Монгол хүүхдийг боол болгож зархаас өсвөл бас болохгүй юм бас их хийж ийсэн нөхдүүд л дээ. Тэр нь үнэн байна. Тэр нь үнэн. Шалтгаас гадна бодит үйл явдлууд өрнөжсэн. Тэгээд эн ч бас дараа нь ингээд цаашаа яваад ирэхээр Алтан ордны дотор бахан үмэн гарна штэ. Нөгөө хоёлаа мамаа нэг ярьж байхдаа энэ нөхөр чинь ингээл нэг жоохон хүүхд хаан болгоод тавьчаад гэж яриадсэн штэ. Тэгээд тэр үмэн гараад ирэхээр чи энэ хотууд бас хүнд байдалд орж байгаа байхгүй. Хинлүү дотоороо төлөх. Тэ? Яг Кремтэн захираад байгаа нь мамаа нэг байгаад байдаг. Мамаа төлчхөр аягүй бол дараа нь тогтмын шаан давхиж ирээд дотор нэхэд балдсан болов гүн болов гэдэг. Ийм асуудлууд бол үүссэн байх юм л да. Энэ дээр хоёулаа түрүү нэг асуудал хөндөж байгаа дутуу хайчлаа. Энэ хар тахлын асуудал. За. Одоо биднийг л тараасан биологийн зэвсэг, бактериологийн зэвсэг хэрэгэлсэн хүмүүс гэх гэдэг нь шүү дээ. Тэгээ энийг нь би зүгээр сонирхож судалж үзлээ. Энэ асуудалгаа байна. Тэгээ тэр энэ судалгааг нь үзсэн чинь монголчууд тараасан гэсэн мэдээг Италийн Пьяченца гэдэг хотын нотариус Габриэле де Мюсси гэдэг хүний тэмдэглэл байна гинэ. Өөр багхгүй. Тэр ганцхан их хүс. Тэр 1842 онд Германы одоо Польшийн Вроцлав хотолтой тэр үед Германы Бреслав гэдэг хот байсан. Тэгээд энэ тэмдэглэлийг судалсан хүн байна. Моше Гринберг гэдэг. За энэ хүн судлаад ийм юм хэлсэн баг. Гэхдээ энэ хүнийг ингээд үзээд байсан. Энэ хүн ерөөс кафе хотож байгаа хүн байна. Энэ Габриэле де Мюсси гэдэг хүн. Хоёрдугаарт энэ хүн бүх насаараа энэ Пьяченца гэдэг хотоос гараагүй хүн байна. Тэгэхээр энэ хүн бол хүний амар битсэн бол таарах гэдэг энэ харж. Тэгээд энэ Генуя хотод хар дахал хязээ тарсан юм бэ гэсэн чинь бүр 1348 онд тарсан байна гэж байгаа. Тэгэхээр чин бид тэр Кафагийн бүслэлтийг чинь 1346 оны намар гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэрнээс хойш тахалтай хэдэн Италиуд 2 жил далаагаар явсан юм уу тэр ч одоо хар дахал гэдэг ч одоо дор нухчдаг өвчин бидстэй тий. Тэгэхээр энэ их хэрэгэлзээтэй их сурвалж болж байгаа. Тэгээд ер нь Италийн бусад их сурвалжуудыг ингээд тэр хүмүүс судлаад үзсэн чинь энэ Сицилийн Мессина бомтоос эхэлж
тархсан байна. 1347 оны 10 сард гэж. Энэ бол нөгөө Кафе хотын бүслэлтээс хойш жилийн дараа тархсан байна гэж. Тэгээд энэ Микеле де Пьяца гэж хүний тэмдэглэлийг иш татсан байгаа. Флоренцийн ламнар Жованни Маттео Вильяни гэдэг хүмүүсийн тэмдэглэлийг иш татсан байгаа. Энэ бүх тэмдэглэлүүд нь эдгээр нь хоорондоо бүрхэлдэгдэх цаг хугацааны үед. Тэгээ энийг ингээд аваад үзэх юм бол энэ тахал тархсан хугацаа нь бол нөгөө төр Кафе хотын бүслэлтээс бол жил хагасаас 2 жилийн дараа болж байгаа үйл явдал. Яг нь тахал бол Монголоос ирсэн. Эсэг колноороос их л тархсаа гэдэг хоёулаа нэг дугаар дээр ярьсан шүү дээ, тий. Тэр нь одоо ялчгүй тэр үед Монголын эзэнт улсын харьяа нутаг байсан болохоор одоо их Монгол улсын нутгаас ирсэн гэж хэлхээс өөр зам байхгүй. Тэгвэл энэ тэгж би гол энийг тайлбарлах гэдэг нь тэгж бактериологийн зэвсэг хэрглэж тараасан юм бол байхгүй. Энэ бол худлаа түүх байна. Гэхдээ яг дараа нь одоо тэгээд нэг дайман дуусаад инх цаг эхэлсний дараа зөвхөн чөлөөтэй явж байгаа худалдааны хөлөг онгоцнуудаар дамжиж тахал одоо тархаж эхэлсэн баг л та. Эн чинь тэгээд байна шүү дээ. Хар тэнгисээс Итали хүртэл тархахын тулд эхлээд Константинопол орох хэрэгтэй юм. Ганцхан тэр Босфорын хоолойгоор орж байгаа шүү дээ. Тэ? Тэгээд эн чинь яг арабын их сурвалжууд бол Ибн аль-Варди гэж хүн бичгтээ Хижрийн 747 дугаар оны Ражаб сард одоо Алтан ордын нутагт анх тахал ирсэн гэж бичсэн байна. Энэ нь 1346 оны 10-11 дугаар сар. Одоо яг цаг хугацааны үед бол яг Кафе хотын бүслэлд явж явах үед энэ тахал нь бол юун дээр ирсэн байгаа. Тэгээд энэ тархсан гэдэг нэг одоо тэр тухайн үеийн их сурвалжуудыг судлаад энэ хүн бичсэн байлээ. Тэгсэн чинь эхлээд хар тэнгисээс Константинопол хүрсэн байна гэж байгаа. Тахал. За тэгээд тэндээсээ Кипр хүрсэн байна гэж байгаа. Тэгээ Кипрээсээ Сицил тэгээ Сардин хүрсэн байна гэж ингэж бичээд байгаа байхгүй. Генуй болоогүй. Генуй 2 жилийн дараа. Тэгэхээр энэ Демюси гэдэг хүн бол үндэслэлгүй баримт хүний амаар тараасан л хүн бол таарч байгаа. Зүгээр яагаад Европын түүхчид одоо хүртэл энийг үндэслэлтэй гэж үзээд монголчууд тараасан гэд яваад идгийг би хэлж мэдэхгүй. Бодвол юу л бахад. Тэр нэг сайхан домог л хар домог юм да. Тэгж л тараа одоо итгэж явдаг байх л гэж бодож байна. Таны энэ нэвтрүүлгийн бас нэг дэвшүүлж байгаа гол онол бол монголчууд бактериологийн зэвсгийг анх Европт бий болгоогүй гэдгийг нотлох гэдэг юм тийм. Тэг ер нь яг хардтахл тардаг замаар л тарсан болохоос биш. Бидний тэр дунд нь тараасан юм бол байхгүй. Энэ хардтахлын түүхийг судалсан энэ ганц Габриэле де Муси биш ээ. Хэд хэдэн хүний юм байгаа. Тэднэр нь ингээд үзэхээр эхлээд эн чинь зөвхөн баруун зүг яваад тахгүй шүү дээ. Зүүн зүгээс явна шүү дээ. Тэгээ хятад метад бол бас баллад тавьсан юм. Бичээстэй. Бид нар тэр түүхийг нэг мэддэггүй. Бид нар чинь ер нь нэг жоохон Европын түүхийг баримтлаад Европын түүхийг ингэж бодоод яваад идэг хүмүүс шүү дээ. Тэгээд тэр европчууд бичснээр нь ингээл Европыг баллаа хийцсэн юм байна л гэж. Баллаа хийцсэн ч баллаа хийцсэн л та. Ер нь Сүбэдбаатар Кремийн хогт очсон 1220 оноос хойш дахиад тэр италичууд болон бүс нутгийн улс гүрнүүд худалдаачид монголчуудтай нэг зөрчилдөхгүйдэг нэг арга ивэн болоод татруу төлөвлөл байгаад байсан тийм дайм мөргөлдөн ерөөсө гараагүй гэж ойлгох гэдэг нь. Хүй би чам зөндөл болон дайн шүү. За ямар дайнууд хэлж. Гэхдээ тэгэл одоо юу Константинополтой сүжрээд байна гэж дайрсан гэд би чамд ярьсан. Эн чинь Жанибек хаан гэдэг чинь 1346 он болж байна тийм. Тэгээд тэрнээс ч өмнө Үзбек хааны довтлогоо би, Тогтох хааны довтлогоо би. Тэднийг ярихгүй болохоор дайнгуул болчихгүй дайн л та. Энэ чинь зөндөө дайн байгаа. Зүгээр болсон үйл явдлууд нь адилхан болохоор л би тэгж дахин ярихгүй юм л да. Ерөөсө сүнгийн жорж ирэл. Тэгэл одоо заримдаа бүх хотын шатаачдаг, заримдаа 1-2 хотын шатаачдаг. Одоо гем зэмээс нь л хамаарна шүү дээ, тий. Тэгээд тийм үйл явдлууд бол үнэхээр зөндөө болсон. Энэ одоо би чамд зөөдгөл тэрийг нь
За эн чин за 1299 онд нохоо ноён. За нэг давтал шатаас. Дараа нь 1308 он тогтох хаан энэ Монгол хүүхэд боолчилж зарж гин гэж бас нэг шатаасан байна. За тэгээд 1312 онд за энэ ч яг 1312 онд бол нэг Узбек хаанаар суугаад тэгэхээр нь Италичууд Узбек дээр очиод одоо дахиж энд бид нар худалдаага эрхэлье гэдэг эрх авсан байгаа. Тэгсэн чинь 1322 онд хяналтгүй боолны худалдаа эрхэлсэн гэсэн ял тулгаж салдаа яваад гэж таасан байгаа. За тэгээ ядахна 1327 онд энэ Тана гэдэг хотод түүмэр гараад ингээд энэ хоёр Венецийн хот байхгүй. Венецийн хоёр хот байх болоод цаана дандаа Генуягийн хотод үлдсэн баг. Тэгээд Кафач их нөлөөтэй болоод тэгээд дараа 1343 онд нэг Монгол ноёныг халаад тэгээд Жанбек хаан чин сэргийлж орж ирээд ингээ божигн болчихж байгаа байхгүй. Монголчуудын ингээ Итали хотуудыг шатаах эсвэл давталгаа хийх шалтгаануудын одоо дотор нь ялгаж ангилах боломжууд байна шүү. Эсвэл дандаа нэг л зорилготой хийсэн юм. Жохон татвараа нэмхийн тулд ч юм уу, жоох үгэнд орхоо байлдаг ч юм уу, эсвэл Монгол ноёдууд хоорондоо зөрчилдөхөөрөө нэг нь илүү тохиролцоо хийх гэж юм уу хувааж ангилах боломжууд ялгаанууд нь харин ч тэгж нэг хоорондоо зөрчилдснөөс болж тэгж хатагаад байсан юм харагдахгүй юм. Яг бол кремч нь ингээд бүхлээрээ нэг л захиргаанд байгаа байхгүй. Яг заримдаа энэ ч бол цагаан урдын нэг хэсэг шүү дээ. Алтан урдын бүрэлдэхүүнд байгаа цагаан урдын нэг хэсэг. Заримдаа энд нэг жоохон тийм биеэ дасан захирагчрах нөхөр гараад ирдэг одоо нохой ноён байна те. Тэглээ гэхдээ нохой ноён чинь энд сараад байгаа хаантайгаа л байлдаж одоо хоорондоо асуудлаа шийднэ гэхээс биш крем төрчирж байлдахгүй байхгүй. Крем дээр голцоо гарч исэн асуудлыг үзэх юм бол ер нь дандаа л энэ боолын худалдаанаас л болж. Гэхдээ би энийг бол шалтгаан гэж хэлээд байгаа. Боолын худалдаа үе үед явж исэн баг. Яг тэр донд нь үе Монгол хүүхэд орчдөг л байсан баг л та. Монгол хүн ч юм уу. Тэгээ тэрийг шалтгаан болгоод өөр нэг шалтгаан тэр нэг Монгол ноён алсан хэрэг байна тий. За тэгэл эднэр бол ингээд шалтгууд шалтгаан нь би юу гэж хараад байна гэхлээр энэ Византийн нутгаар явж байгаа худалдааг боохын тулд хард ингэсийн бомбуудыг шатах. За тэгээ шалтгадаг л болно шүү дээ. Боол яасан байна гэдэг. Нэг хоёр удаа буруу талыг санхүүжүүлсэн хэрэг бас байсан шүү. Нөгөө монголчууд хоорондоо алтан орд дотор тэмцэлдэн шүү дээ. Тэгэхэд буруу талыг санхүүжүүлсэн асуудал үүсэж исэн. Буруу талыг гэдэг нь одоо яг ялагдсан талын санхүүжүүлсэн гэх юм уу да. Ер нь бол бизнесмэнүүд хамгийн чухал шийдвэр бол ялсан талд нь байх хэрэгтэй шүү дээ гэсэн. Нэг нөхрийг санхүүжүүлээ хийсэн чинь нөгөөх нь ялагдсан. Тийм тохиолдлууд 1-2 бас бий. Харин Мамайны үед бол эднэр өөр их зовлон үзсэн бахал да энэ италичууд тэгээд ер нь туршлагдсан юм шиг байна. Тэгээ Мамай чинь 1380 онд нөхөө алдартай Куликовын дулдааны ээж Оросыг сургаж номготгохоор мордож байгаа шүү дээ тий. Тэгээ тэрэн дотор нь Итали зэрэг байсан гэдэг хоёлаа тэр дугаар дээр ярьсан шүү дээ. Сүртэй Итали зэрэг байгаагүй байх л да. Тэгэхдээ тэрийг харуулж ийн гэхлээр энэ Италийн худалдааны хотууд Мамайг цэрэг илсүүлэхийг зөвшөөрөд байгаа юм. Зөвшөөрж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас Мамайгаас хөлс аваад тэр дайнд явж байгаа. Одоо Итали нөхдүүд одоо их баг хамаагүй байсан байх гэсэн үг. Тэгээ Мамай чинь тэндээ ялагдчихэд хүрээд ирж байгаа шүү дээ тий. Куликовын талд ялагдчихэд зүгтаад ирж байгаа шүү дээ. Зүгтаад ирэнгүүт нь кафе хот хаалга ачиж байгаа. Биш ээ. Солдоён хаалга ачиж байгаа. Мамайг хүрээд ирэхээр ч оруулахгүй. Ингээ чи бидний хамсаатан биш гэдэг. Кафегийнхэн төрүүлээд илчилгээгээд бити ирээрээ. Яг тэгвэл тогтмол шааны зэрэг араас нь ирж байгаа байхгүй. Тэгээ чи оргол басвал итгэдэг оргнуулсан гэх юм бол дахиад дотоош талгаа шүү дээ. Тийм учраас нөхдүүд бас хөрөхэд нэлээд зовлон үзээд туршлага суугаад отын ялагдсан талд ерөөсөө үйлчилж болохгүй л гэж шийдсэн юм шиг. Яг жоохон хуншгүй ашигласан байна л да. Энэ олон дайнуудын эндээс тухайлбал 1312 оны Узбек хааны
юу дайн бөгөөд бас тохиролцоо гэж болох юм чинь ингээд занал хийлчээ дараа нь араас нь тохиролцоо гэдэг монголчуудын юу юм шиг бас юм тоглолт угаасаа л байлтчаад ухардагтай адилхан нэг юм аргачлууд. Гүйлдэ тэр 1322 оны байлдааны хэлж байгаа шиг манай хүн 12 онд худалдаа хийх эрх олгосон. За. Эн чинь бас их төвөгтэй. Би чамд нэг зөвхөн нэг хотын татвар нь 22 тонн мөнгө байсан гэдэг. Яриад шүү дээ Узбек ханд гэжсэн гэдэг. Тэгэхээр нэг талаас одоо жоохон даварсан гаргуудыг бол шийтгэж хэвээр байдаг тий. Тэгээд шийтгэе аяжчихлаар орлого байхгүй болчиход. Тийм учраас үе одоо жоохон даварсан үйлдэл гаргуул шийдгээл тэгэл буцаагаал эрхийг олгоол ингээл яваад байсан байгаа юм л да. Тийм учраас тэр худалдаа зарим жилүүдэд одоо мэдээж хот шатчвал дараа нь хотоо буцаа сэргээхин тулд цаг орно шүү дээ. Тэрүүгээр худалдаа явахын тулд цаг орно. Тэгээд Алтан ордын нутгаас хөвгдөд гарсан хүмүүс чинь буцаж нөгөө хаан дээр чинь очиж өргөл барьцаа барьж хагаад би худалдаагаа хийдэх үү гэдэг зөвшөөрөл аавна шүү дээ. Тэгээд тэр мэрэнд цаг ордог. Тийм тасралтууд бол явж исэн. Тэгтээ бас Алтан ордын хаад чи бас бүр мөсөн нэг нухчихгүй байгаамаа. Ер нь бол. Тэгэл яг байлгаал. Ер нь ихэнх нь харахад бол ер нь нэг тийм уулгалал өнгөрөөд байгаа байхгүй. Яг нэг удаа дэрэмчүүл байна шүү дээ. Тэ? Нэг удаагийн гинти ашгийн татвар авчлаа тэ. Гэтэл тэрий чинь нөгөө банк байхгүй болтолч тагаад юм уу дахиж бити орж ирээрэй гэсэн юм бас байхгүй байна. Тэгэл тэр нь яваалга. Дан гэ та арай сүлийн нэрлээд байгаа юм шиг. Энд чинь ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байж байгаа шатаалгаал тэгэл шин тохиролцоонд ороод. Зүгээр эсэргүүцэл үзүүлэхгүй гэж би хин тэгж хэлсэн. Чи эсэргүүцэл үзүүлсэн болоод 1344 онд. Та маргалтад ахаар зүгээр үзэгчтэй сонирхолтой гүтнээс ингэж эсэргүүцсэн юм аа. Тэгээд манайх ингэж ялсан юм аа гэдэг. Тийм фактууд гаргаж ирээд байна. Гэхдээ энэ 1343 онд энэ Чевриано гэдэг нөхөр чинь Монгол нөө яалчлаа шүү дээ. Алхаар марахгүй гэр орныхонтой цуг хүс тэмдэрчлээ шүү дээ. За тэгээд 1344 онд Жанбек хаан цэрэг илгээж штэ. Тэр цэрэг нь хурж ирээд Тана гэдэг хотын шатаагаад юучгүй шатааж хаяад тэгээд цаашаа Кафа дээр ирж байгаа байхгүй. Кафа дээр ирэхээр Кафагийн гарнизон чинь шүн гараад монголчуудын тэр хэрэм өвдөх гэж авчирсан. Машин техникийн устгаа хийцэн гэж би түрүүж ярьж инхээр эсэргүүцэл үзүүлж байгаа үстэй. За хоёрдугаарт ер нь хараад хахад Кафа нэг сайн бэхлэлттэй. Кафа бол ахад ер нь их цөөх авсан байдаг. Тана нь бол арай жижигхэн хот бэхлэл жоохон муухантай тийм байсан байдаг. Дээрэс нь энэ готууд гэж германууд байна шүү дээ. Энэний нэг улс Кремийн хог дээр бас байсан. Феодорогемонт улс гэж Монголын хараат улс. Тэр германуудыг юунд энэ Кремийн хотуудыг эзлэхэд бас чамгүй ашигладаг байсан баг. Тэндээс цэрэг татаал тэгэл ингээд юу Кремийн хотуудыг, Италийн хотуудыг шатаахад ашигладаг. Мэдээж Монгол цэрэг цуг очино л доо. Тийм үйлдэлүүд бас нэлээд харагдчихжээ л. Тийм учраас энийг нөгөө нэг юуч болоогүй юм шиг тэгж ойлгож болохгүй. Дайн лимчин болж исэн, хүн амьтан үхэж исэн. Тэр байтугай ч одоо тогтох хааны нэг дайрал дээр үлээ. Нөхдүүд бол 8 сар одоо Кафа хотын чинь 8 сар хотоо хамгаалаад тэгээд одоо барахгүй нэ гэж үзэнгүүтээ хотоо шатаачаад усан гоцор яваад өгсөн юм тохиолдол бас байсан. Ер нь мамаа ноён за тэгээд энэ Алтан ордынхын хүч чадалд оройтоод байхгүй болоод энэс хойш Кремийн хог дээр монголчуудын энэ хоёр хөлөөр байхгүй болж эхэлж байна уу? Үгүй тэгээд хоёулаа энэ Алтан ордын задралын тухай ярьсан шүү дээ. Нэг дугаар дээр бүр цагаан ордын задрал гэж хагаад тусад нь хөх ордын тусад нь ирсэн тий. Тэр цагаан ордын задрал дээр Кремийн хаан тулс гэж үзсэн юм а гэдэг. Би яриадсэн шүү дээ. Энэ Хажигири гэж энэ Алтан уургийн хүн. Эн чин Тогтмож хааны хатан хин блэ жаним за нөгөөдгийнхээ нэрийг мартчихлаа. За тэр хатны тусламжтайгаар Кремийн захирагчаар томилогдсон. Тэгээ захирагчаар томилогдсон байжгаад тэгээ тэр үед ч нөгөө нэг юу чин Алтан орд чин дампуураад тий Казаны хаан тулс
Кремийн хаант улс, Астраханы хаант улс гэдэг бага хаант улсууд цагаан ордон тийм хаант улсууд болоод байгаа шүү. Их урд. Тэ? За тэгээ Оросууд тэнд бас тус гарлах маяг бодсон. Гэтэл энэ зүүн хил дээр их Литвийн хаант улс гэдээ гараад ирсэн. Тэгээд энэ Хажигири гэдэг хаан ч бол Литвийн хаанаас их дэмжлэг авч Кремийг буцааж эзэлсэн байгаа. Казан эхлээд их ордынхан дайрч орж ирээд дараа нь Казаныхан дайрч орж ирээд эдгэрч бүгдээрээ л Алтан ордны үлдэгдэл нутгаа булаацалтаад байна шүү дээ. Тэрэн дотор Кремийг булаацалтаад байгаа нь тэр чинь юу аахгүй. Том худалдаа аахгүй. Тэгээд сүүлдээ тэр Хажигири гэдэг нь тэр Литвийн цэргийн тусламжтайгаар Кремээ бүтэн эзэлж аваад Кремийн хаант улс гэдгийг байгуулсан. Энэ хаант улс бол бас жижиг тоглогч биш. Энэ чинь бол Москваг 3 штас хүмүүс шүү. Энэ Кремийн хаант улс гэж. Тэгээ энэ нөхдөөч чинь нөгөө Италийн хотуудтайгаа бас харьцаад тэдрээсээ татвар юм аваад энэ Хажигири чи өөрөө Кафа хотод өссөн юм баггүй. Италийн Кафа хотод дээд сургууль байсан билээ тэр үед. Тэгээ тэр дээд сургууль сурч ирсэн баг. Итали боловсралтай нөхөр гохгүй. Хажигири тэгэхээр одоо шин би ийм тамаг төвшүүлчээс сууж ин л да. Узбек, Жанибек, Хажигири гэхэр чинь нэгдүгürt исламын шинтэй болоод нэр нь өөрчлөгдөв. За баг Монгол ухсааны биш хаадууд болоод эхэлж гинөө гэж. Уу яг исламын шинтэй болоод нэр өөрчлөгдсөн нь л үнэн. Тэгтээ ч бүгд алтан үргэх. Гэрээ гэдэг чинь хэрээ омгийнхан шүү дээ. Тийм учраас тэр Кремийн татаруудын тамга нь ийм текст шиг тийм хэлбэртэй тамга байдаг. Энэ бол бас алтан үргийнхний хэрэгэлдэг байсан тамга л да. Кремийн огч нь сүүлд энэ Монгол ухсааны хаадын нөлөөгөөр юу болж эхэлж чинь гэсэн үг. Исламын шин орж эхэлж чинь гэсэн үг. Алтан орд ч бол ер нь үндсэндээ Узбек хааны үеэс эхлээд одоо исламын шашинд орж эхэлсэн шүү дээ. Энэ тухай хоёулаа хөх ордын тухай дугаар дээр ярьсан да. Узбек ханыг дагаж исламын шашинд орснууд нь узбекүүд болсон юм а гэдэг. Тэгээд болоогүйнүүд нь халимгууд болсон юм а гэдэг. Калмакийн үлдгэсэд гэж. Тэр бол одоо ингээд хөх ордын хэсэг нь. Энэ цагаан ордын хэсэг дээр чинь бас л ер нь тэр үеэс эхлэл бүгдээрээ исламын шашинд орцгоог. Мэдээж хэсэгтэй бол бас одоо салжигтай өргөн энтер гээд бас буддийн шашин шүтдэг одоо тийм фракц бол байсан байгаа. Мама нэгэнтэй тэмцэлтэд байгаа салжигтай өргөн гэдэг чинь буддийн шашин шүтдэг фракц байхгүй. Тэгээд нэр чинь Юан улсын бүрэлдэхүүнд байх ёстой гэж үздэг. Одоо бидний гол төв тэнд байна гэж үздэг. Тэндээс нь бас дэмжлэг ирдэг. Тэ? Ийм бас сонирхолтой үзэгдэл байсан байгаа. Тэгээ ерөн сүүлд нь тэгээд энэ олон зөрчлөөсөө болоод одоо Христосын шашин шүтгүүд нь Орос руу дөрвиж гараад за зарим нь Литв руу дөрвиж гараад тэднэр нь католик шашинтай хүмүүс болоод хоёулын тухай Дракула ба Европт гэсэн монголчууд гэдэг сэдв дээр ярьсан тийм. Оросд үлдснүүд нь одоо Оросын язгууртнуудын нэг хэсэг болоод энэ тухай хоёулаа Монгол татар гаралтай Орос ноёд гэдэг дугаар дээр ярьсан. Ийм сонин үзэгдлүүд явцсан. Кремд байснууд нь бол исламын шашинтай болоод тэгээд ерөнхийдөө хажимдаа Османы Туркийн одоо харьяанд орж эхэлж байгаа. Тэгээ яг одоо харьяач гэж биш маа хараат улс маягийн болж байгаа. Түшмэг улс гэдэг үг хоёулаа хэрэглэх дуртай. Яг гэвэл дайндан цэрэг нийлүүлдэг. Ер нь бол. Тэгээд хоёрдугаарт нөгөө Константинополийг 1433 онд үлдээ туркууд эзэлж авсан шүү дээ. Мехмед 2 дугаар Мехмед султан. Тэрнээс хойш энэ Италийн худалдааг чинь бас ураа ойлгоор гаргахаа байцсан байхгүй. Тэгээд нөхдүүд бол хотоо хаяад явцгаасан л та. Нэвтрүүлэг маань ер нь нөгөө өмнө тэр дугаар гэдэг чинь нэг онгой байдаг штэ. Хоёулаа байнга онгойгоо ярьсараа дугаарлцсан. Тэгээд 125 дугаар онгой ингүүд инээлдэг болдог шиг. Хоёулаа зөвхөн дугаараараа ирчихээ дөө. 21 дугаар дугаар, 32 дугаар дугаарыг тэн дээр гардаг штэ. Тэгээд ярьдаг болчих. Тэгээд одоо ч барыг
одоо гээгцэн түүх ярих шаардлага байгаа юм чинь бүх дугаарууд бүгд нэрчив шүү дээ. 50 гаруй дугаар нэгдэж бас хөдөлмөр л да. Чиний шүүмжлэлийг ойлгож авлаа. Арай жоохон задлж ярих хэрэгтэй юм байна те. Тэр дугаар дээр өрцөн шүү дээ хайчих биш те. Тэгэхгүй бол зарим үзэгчд бол үзээгүй баха. Тэгээ зарим тохиолдолд тэр үйл явдлыг дахиад задлж ойлгоход бас төвөгтэй тийм зүйлүүд ба эсвэл нэмж таны судалсан фактууд ч юм уу материалууд дээр шинэ нэг юм орж ирж байгаа. Ерөнхий санааг нь хэлж явахгүй болохгүй юм. Тэгэхгүй бол дугаар дотор дугаар ирвэл хоёулаа энэ старт хийвгээс өгөгдөх хэлгүй. Зүгээр 2-3 цаг нэвтрүүлэг болж аваад. Та ингээд түрүүл Кремийн хаант улс нэг хэсэг байгаа. Дараа нь Казаны хаант улс евро Кремийн хойг руу орж эхэлж байна. Тэгээд дараа нь Осман эзэнт улс. Энэ дээр нэг жоохон задлж. Эн чинь нөгөө бүгдээрээ Алтан ургийн хаад сууж байгаа шүү дээ. Казанд ч Алтан ургийн хаан сууж байгаа, Астраханд ч Алтан ургийн хаан сууж байгаа, Кремд ч Алтан ургийн хаан сууж байгаа. Тийм учраас Казаны хаан чинь би бол Кремийг эзэгнэх надад бүрэн их байгаа шүү дээ гэж л бодож байгаа хүн шүү дээ. Хүчил хурж ивэл эзэлж гисэн надад. Кремийн хаадуудаас чинь Казаны хаанаар сууж исэн нөхдүүд би Сахиб гэрээ, Сафа гэрээ гэж хоёр гэрээ. Ийм бас үзэгдэл би нөгөө зөрөөд ишиг хаан тавиад идэг. Тэгээд яг аажимда Кремийн хаан тулсан Османы эзэнт улсын нөлөөнд ороод тэгээд хэсэг хугацааны дараа хаан тавихтаа Османы султанаас очиж зөвшөөрөл авдаг болж хувираад гээд ингээ явсан юм байна л. Тэгээд сүүлд нь ер нь бол Крем бол Оросуудын толгойн өвчин их олон зуун жил явсан. Тэндээс л дайраа ороод ирдэг. Тэгэл дээрэнд чайчаал яваад өгдөг. Одоо Москваг 2-3 эзэлж таасан гэдэг би яриад штэ. Тэгээд эн чин тэр Окоголын хамгаалтын бүс гэдэг баахан модон цайзнууд Оросууд барьдаг чинь энэ Кремийн татаруудаас болсон байхгүй юу? Эдмэр чин дайрч орж ирээд ячдаг. Тийм учраас ингээд голын хэргийн дагуу ингэж хамгаалтын бүс байгуулаад зэргүүд суулгаад тэгээд дайрч орж ирэхээр энэ дийшээ одоо нэмэлт цэрэг явуулдаг ч гэдэг юм. Заримдаа нөгөө татаруудаа мэдхгүй алдчихад хөдөлгөн бүр Москва хүрсэн штагаа явж явах жишээний ийм нэлийн юулсан. Тэгээд бүр 1700 Күчүг Каймаржин гэрээ чинь 1700 бараг 80 он баг шүү. Тэгжиж тэр Күчүг Каймаржин гэрээгээр энэ Кремийн хаан тулс бол Османы хараад биш юма гэж эхлээд гэрийн заасан баг. Тийм тэгээд тэрнийхээ дараа нэг хэдэн жилийн дараа Кремийн хаан тулсыг устгаад Оросын бүрэлдэхүүн мөж болгоод авцсан л та. Гэтэ тэр гэрээний өөр нэг сонин залт байдаг. Хэрвээ Оросын хааны одоо энд одоо ноёрхол төгсгөл болох юм бол энд Чингисийн удмын хаан суух ёстой гэдэг. Бас нэг тийм залт тэр гэрээнд байдаг гэж байна. Тэр гэрээний залт одоос өвчнөд хэвээр байгаа тул Оросын ерөнхийлөгч Путиний мэдээлэл хүчингүй бөгөөд ер нь бид нар дахиад эргэж нутагтаа очих. Чимийн нээлттэй хэвээр байгаа юм байна. Чимийн ер нь сүүлийн хэдэн дугаар дараалал нэг л эзлэн дүрм гэлж буцаад сэргээх юм яриад. Хойд хөрш байнгын тийм сэдвэр ирж байна. Тэгээд тэр Кремийн татарууд ч өөрхөө одоо яг Кремдээ цөөнх болцсон гэхлээр эдний чинь дэлхийн 2 дугаар дайны үед Германы талд үлчилсэн гэдэг нөгөө халимгуудыг ачсан тухай хуулиа нэг дугаар дээр ярьсан шиг Кремийн татаруудыг бас ачсан. Тэгээ Хуршовын үед үгүй энэ ч бас буруу юм болжээ гэд буцаагаад ирсэн чинь Кремийн татаруудыг буцаагаахгүй. Яг гэвэл нөгөө Крем чинь хар тэнгисийн флот байдаг. Цэргийн хамгаалалттай бүс. Тийм учраас цэргийн хамгаалалттай бүсэд ял идэл сет гэдэг оруулахгүй гэдэг. Тэгээд тэнд нэг цөөхөн байсан хэдэн үлдээд одоо эдгээр чинь үнэмлэхүй цөнгөлтөө. Түрүүн нэг сонирхолтой факт ирсэн нь нөгөө модон Кремийн хаан тулсаас хамгаалах зорилгоор Оросууд барьсан байна тийм. Тий одоо Оросууд бол өөрснөө тэрийг юу гэж нэрлээд идэг билээ дээ. Ерөнхийдөө ингээ ойлгоход бүр яг жинхэнэ нутгаараа хэрэм биш. Гэхдээ ийм жижигхэн самхгуудтай. Тэгээд тэгэнд нь ингээд модон хаалтнуудтай. Өөрөлдвөл морин цэрэг одоо хүй салхи шиг орж ирж чадахгүй л байхгүй. Тэр чинь бас нэг давхартай болно шүү дээ. Тийм
Саад хийсэн юм. тий сааднууд хийгээд тэгээд тэр сааднуудын тэнд нь банкын цэргүүд суудаг. Тэгээд үндсэн цэргийн нэг газар байж байгаа. Тэгээд одоо тэр хаваар дайрж ийн гэхээр нь тийш очдөг. Тэр нөгөө дайрч ирж байгаа морин цэргийг түр зогсоох. Одоо тийм саад хийсэн байгаа байхгүй. Алифтайхан барьчаар идэв. Тэгсэн бол энэ цагаан ирэм шиг те. Төөд монголчуудаас тэгээд бүр хамгийн сонирхолтой цаана байгаа баруун талд байгаа монголчуудаас хамгаалах зорилгоор орсууд бас ийхүү хэрэм барьж байжээ гэж түүхэнд үлдчихсэн юм шүү дээ. Одоо энэ Украинд болоод байгаа дайн чинь одоо энэ татаруудын Кремийн татаруудын нутаг дээр л болоод байгаа шүү дээ. Тэр нэг изүм гэдэг хөтөг тойроод 2 жилийн өмнө амар байлдваад усан гэдэг монгол үг. Ус голын ирэг дээр байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Тэгээд тэнд их олон монгол нэр байлээ. Крем гэдэг чинь өөрөө бас хэрэм гэсэн үг. Тий, энэ хэрэм гэдэг одоо нэртэй хот анх монголчууд Кремийг эзлээд байгуулсан. Тэгээд тэрийн нэрээр хойг нь Крем болсон байхгүй. Энд чинь өмнө нь юу вэ? Велеспонт ч үлээ нэг сайн нэртэй юм байсан. Грекүүд өгсөн нэр баг тэр бол. Монголчууд ингээд Кремийн Украинд хэр хугацаанд Монгол угсааны хаад ноёр өгсөн бэ? Гэхдээ тэгээд яг нөгөө Оросын бүрэлдэхүүнд орчихлоор чинь нийт хугацаа хэлж байхгүй юу? Нийт хугацаа 250-д 300 жил болж байна те. Тэг 300 жил болж байна. Тэгэхээр чин ийм хугацаанд нойргсон байна гэхээр чин бас биш үү? Өв үлдээсэн байж таарнаад. Тэг нэ. Одоо тэнд байгаа одоо хуучин Крем гэж хотын үлдэгдэл бий багчи сарай тий энтер гэх мэт